Эрт цагт нэгэн морь дандаа ганцаараа уйдаж сууснаас хань олж авъя гэж шийдээд замаар явж байж гинэ. Тэгтэл нэгэн хонь дайралтаж мориноос ийхүү асуужээ. Морь чи хайш явж байгаа. Тэртэй хууланд гарч идэвчлээ. Сахлах бэлчээртэй сайхан устай газар байгаа юм. Чи надтай хамт явах уу? Багтах юу ах уу дээ? Гэж хонь дуртай зөвшөөрч хоёулаа цааш явж гин. Тэгтэл замд нь нэгэн дахиад тааралдаж гин. Хоёр юу хийж байгаа? Тэртэй уулан дээр гаж ижлэгчих гэж явна. Чи бид хоёртай хамт явахгүй юу? Гисэнд дахиад дуртай зөвшөөрч гуруулаа болоод цааш явв гинэ. Тэр оройдоо ууланд гарч ногооны шимтээ гидэж, усны тунгалгыг ууж, сэргэлэн агаарт цингэн, эвдээ найртай сайхан л байж гин. Тэгтэл тэднийг чон мэдээд барьж идэхээр мярааж гин. Гэхдээ тэр гурвыг бие биесээ салахгүй хамт явдаг болохоор нэг хашир чон энэ гурвыг нэг усаар идэх гэж дайраад юу хийх вэ? Ганцаар нь идэ. Тэгээд чон тэр гурав руу ойртоод Хэн морио бид дахиад тоо хоёрыг идэх гэж хүсэхгүй байна. Харин хонио өгөөлгөөч. Заавал хонь байдаг нь юу юм бэ? Намайг иглээд идэж би эдний хамгийн хөвшин нь байхгүй юу да. Дараа энэ хоёрыг идэн байгаа да. гисэнд чон морийг ийм үг хэлнэ гэж огт санаагүй болохоор сандарч яаж чадалгүй хийл гүлэлзэж байтал гинт тангарчж гин. Өнхрөн унсан өнөөх чаныг хонь гүйхээрээ очоод мөргөөд авч. Эгээтэй сүл бүчгсэнгүй гин. Дахиач бас тархин дээр нь үсэрч гараад арайлнуудыг нь сох тоншчихсангүй гин. Ингэж тэр чон арай чамаа амгарч аахилж уугалсан амтан Тийм аимшигтай амттай юу? Дайрсаж байгаагүй. Нэгэн дотор манартал тэлсгэд нөгөө нь илэг бөөр эвдэртэл сүлбөв. Бас нэг нь яс янгатал царлаж хатгалаа. Арай л гэж аим гарч ирлээ. Та нарын хинч гисэн тэдэнд бүү ойртоорой. Үүнээс хойш морь, хонь, дахиад гурав айхыг мэдгүй амар сайхан амьдрах болжээ.